Энэ бол манай гол дүрийн залуу. Ямар айцгүй гэхлээрээ автомат худалдааны машин дарагдаад хөө сандарч байгаад автомат худалдааны машин мөргөөд өгчихнэ. Харалта. Ядаж байхад өөр ертөнцид автомат машин болоод төрчихнө. Манай хүн ч хэсэг өөрийгөө харан гайхаж мангартана. Тавтай морил маш их баярлаа. Гэх хэдэн үгнээс өөр юм хийлж чадахгүй. Өөрийгөө мөн ус эрдэн шишийн шүл зарч болдог. Зарсан зүйлийнхаа хэрээр оноо авч оноо цуглуулан өөрийгөө сайжруулан шинжилж болдгоо мэдэн өөрт нь сонирхолтой санагдана. Сүүцэд компани энэ хоёр төрлийн QR кодтай сүг аваад QR кодыг нь уншуулад хоёр өрөө байрны эзэм бусад олон төрлийн шагналын эзэм болоорой. Манай хүн ч өөрийгөө цахилгаан биш оноогоор ажилдаг өдөр болгон оноо цуглуулахгүй бол унтрахаа мэдэн ядаж байхад урагшаачгүй хойшоочгүй хөдөлж чадахгүй болохоор санаа нь зовсоор. Гэтэл өөрлөө нь мэлхийн мангас төгөж ирэн эвдэлхнэ. Манай хүнч онцгой хүчээнэ хамгаалт гаргаж ирдэгч оноогоор ажилдаг байж таарад оноо нь маш хурдтай хасагсаар оройн мэлгэнүүд далхан явдаг. Хэдэн өдөр өнгөрлөө. Гэтэл нэгэн охин гайхан харсаар зоосын уух зүйл авч болдгийг мэдээд шүл аван өөж үзлээ. Нилээ таалагдсан бололтой нилээд их юм аван уусаар цадсандаа унтаад өгнө. Шүн мангас дайрах үедээ гэж хамгаалсаар өглөө нь манай хүнийг оюун ухаантай цөөхөн хідэн үг хэлж чаддгийг мэдэн яаж игээ тарилцахыг хичээн манай хүнийг ойлгохгүй болохоор хайрцгаа гэж дуудахаар болон хайрцагтай харилцах хэл зохион цуг хот руу явхаар болохдоо хайрцааг яаж зөөнөө гэсэн 500 кг машиныг юу ч биш юм шиг өргөхөд хот руугаа зөвлөн явсаар хотод ирээд уух зүйл зарж эхэлнэ. Шар үсттэй хотоор явж байхад бяцхан охин дээрлгүүлж байхыг харан чар үст тосгон Досооны хон хайрцааг юу юм болоо гэсэн нүдээр харан гайхан шар үст хайрцааг дэм бодлохын урд тавиад хайрцагч бараагаа зарж эхэллээ. Хүмүүс ойчрон авсаар хэдэн хоног өнгөрлөө. Дээрийн дээрлгүүлж байсан охин ирэн хайрцааг гайхан авсаар хайрцааг юм хэлэхэд айсандаа таад яваад өгнө. Оройн үүдэн дээр очин бараагаа зарсаар хайрцагт ийм амьдрал муугis санагдаж эхэлсээр хайрцагч оюун ухаантай хайрц гэдэг нэрээр алдартай болсоор нэг өдөр ангуустай холбооны тэрүүн гих баавга яран нуурын мангасыг үүрлүү дайрах гэж байгаа тул хайрцагаас уян зөвшөөрөн үүрлүүн дайрахаар замдаа гарнаа. Хайрцагаа шин зүйл сурсан бие өөрчилж өөрийн гэсэн онцлогтой машинуудад хувирч чаддаг болсон байлаа. Өглөө нөтгөн маань дундуур явсаар намгийн мэлхийн мангасуудтай тулзаар хайрцагч оноогоороо чадвараа сайжруулсаар жаргацсан хүмүүст уухын мөгөн арай гайгүй болгон тусалсаар шөнө ганцаараа байхад харваа сулгаж нөхөр ирэн мөнгийг нь авах гэж оролдоход хайрцагч яаж зүгээр байх вэ? Аргалж байхад шар үст мэдээд булгаачийг барьдаг. Тэгж байхад таанаас ч мэлхийнүүдийн хаан гарч ирэн шар үст хүчтэй болохоор үн шарахтай хүмүүсийн тэргийг чирэн зогтаар хайрцагч араас идэн коло гаа гаргаж ирээд хитгэн үг хэлж чаддаг болохоор яаж ойлгуулахаа мэдэхгүй арай хийж яаж игээд ойлгуулан мэлхийг хүчгүй болгон буулгаж аваад даалгавраа биелүүлсэн болохоор тасган руу буслаа. Гэвч тасган руу хоёр толгойт мангас дайран юучгүй болгожээ. Гэхдээ хамгаалагч нар хоёр толгойт мангасыг дарж аван тосгоныхон ч ам өргөдөөгүй харин ч баярлцгаан найрлан маргааш нь бүгд л тосгоноо сэргийхээр ажилдаа орлоо. Хэдэн хоног өнгөрчээ хайрцагаас бараа саарн байгаад энэ давхар дахь мөнгөн зоос багассан болохоор худалдааны газрын ажилчид ирэн алтан зоосоор мөнгөн зоос солихоор болж хайрцагч ашигтай болохоор даяа зөвшөөрөн бүр азийн системийн мөрөдө тоглоом тоглуулдаг болчихно. Нэг өвгөн бүр байнга тоглоостой. Эмгэн чирэн айшил чирж авч явхад шар үст ангуйчдын дарга хоёр ирэн тэр үеийн тулаан талархан нэг зүйлгүй. Тосгон суурьш хүн ихс зөвчнийхээс тарж байгаа тул хайрцааг эм зардаг болгон их хэмжээгээр худалдаж аваад тосгоныхон тараа ер нь зарж болох бүхнийг зарсаар аль дээрээ өвгөн бүр охиноо дагуулж ирэв мөрөдө тоглосоор ангуучдын хамт бас л нэг юм гоохоор хайрцагт ирлээ. Хайрцааг үйл үзэгдэж чаддаг болохоор тагнуулын ажил явуулан гэмт хэрэгтэн байруулах ажилд явуулдаг. Хайрцагч тэр хувийнхныг ажигласаар сүрэг их охин хайрцааг их л сонирхон худалдаж авахар оролцсон ч чараас юу гэж зархавд харамлсаар гэтэл нэг мэдсэн хайрцаг авахлаар дэгдэн ачигтаад 8 цаг болсон байдаг. Юу болсон бэ гэхлээр
хідэн үл бүтэх хүмүүс худлаа ирэн манай хайрцагааг хичаан дээр тавиад явн явсаар ийм байдалд хүржээ. Хайрцагаас чадвараараа иргэднүүдийн зургийг дарж аваад булгаач нар хайрцагаас идэх уух юм гаргаж авахаар эсэг балбав. Хайрцагаач оноогоороо өөрийгөө идүү хатуужуулан зөвгүн санаа гаргаж заван амттай жүүс өгөн хашраана. Тэгж явсаар зорьсон газартаа хүрэн ороход барьцаалагчсан инженер гих ухаалаг охин дээр ирэн хайрцагааг судалсан мөнгийг нь авах зорилготой байж тэр охин шар үстийн яриад байсан алдарт инженер гих ойрын хүн байж таарна. Манай хоёрт дотн танилцаж инженерч асуулт асуухаар шүн дээрэмчд орж ирэн үс сансан болтой инженер охиныг хорлох гэж байхад хайрцагаа яаж игээд аргална. Хайрцагаач яаж энэ охинтой цогтох талаар бодсоор унтаж байхад нь бөөн дууд чимээ болж шар үст ангуйчтай хайрцагааг аврахаар ирсэн байдаг. Ядаж байхад дээр нь тесрэх бөмбөг дэлбэрэм байшин нуран хайрцагаа хамгаар дүүсгэсэн ч оноо нь багассаар яг дээр нь уут дүүрэн зоос байгааг харж зоосыг аван арай гайгүй болж байхад инженер охины агаар дутагдсан ухаан алдан унахад үчил дөрөвч гаргаж өгөн авардаг. Удалгүй шар үст олж ирэн манай хоёр шүтээш гарan хот руугаа буцдаг. Утаахан ч хотоод саар сөөрөө охины хамгаалагч нар инженер дээр ирж учир зүггүй сөөрөөг ирэн юм хэлэх үед заавал зөвшөөрөрэй гэсээр гараад явна. Сөөрөөч ирж удахгүй инженеруудын зохион бүтээлийн үзэсгэлэн гарan тэгэх үеэр хайрцаг инженер хоёрыг оролцоод том өрсөлдөгч байгууллагын Канашигийн охиныг буулгаж өгөхгүй манай хоёр зөвшөөрөн. Үзэсгэлэн дээр очиж эхнээсээ бүтээлүүдээ үзүүлсээр Канашигийн инженер бүтээлээ гаргаж хөтөлгөд хүний сүнсийг роботонд хийм оюун ухаант хэрэгсэл хийсэн байдаг. Өмнө нь нэг эрдэмтэн дөрөм зөрчин ийм оюун ухаант хэрэгсэл хийснээс бол бүхэл бүтэн тосон сүнснийг манай хоёр ярилцсан яг л таамагласан шиг хачин хөдөлгөн гарган дайрахад манай инженерч арга сэтэн сүнсний чулууг нэвдэн унтрааж чаддаг. Өвөлч хэллээ цас орж тосгонд чин томоохон хоолны газар салбараа нээх гэж байгаа болохоор гэм буудлын хоолны газар хөнгөө болох гэд байсан тул хайрцагаас тусламжгүй ашиглахаар болж шин цэс гаргахаар хайрцагийн хоолнуудыг амсаж үзээд санаа аван ажилдаа орцгоон хүмүүс ч ойцорлон өрсөлдөгч хоолны газар сарын дараа гэхэд дампууран хаагддаг. Маргааш нангуучтай матар устгахаар явахаар болсноо ярилцсан. Замдаа гарнаа. Амрын явсаар ойр цөөхөн хідэн сул дорой материалууд байгааг харан сул дорой дээр нь алхаар болж шүн амран төлөвлөгөө зохиож өглөө нь мөсөөр голыг хөргөж байгаад материалуудыг эрг рүү гарган ангуучид материалуудыг устгахаар яван манай хоёрыг ярилцаж байхад дэлбэрэлт болон ангуучдын араас материалуудын боос хөөсөөр хайрцагаа арга сэдэн тулдаж байхад материнд ганц өмхүүлэн хотоод руу норон хайрцагийн оноо маш хурдан асагцаар хайрцаг цэвэрлэгээний базар хортуулан дэлбэрэлт үүснэн алдаг. Боосыг алсан болохоор боосоос ундаг жоос өгөн авах гэж байхад газар доош төмөр нурах үед хайрцаг сар ашиглан зөөлөн доод давхардах нууцлаг төөрдөг байсан лөө зураг даран газардаг. Хайрцагч боосыг ялснаар 1 сая оноотой болсноо оноогоороо өөрийнхөө төвлөнгөө нэмнэ. Өдий хүртэл хувирч чадаагүй бүхий л төрлийн автомат машин хувирч болохоор болж харин боосоос унсан зоосоор яг яадгийг мэдсэнгүй. Тэрнээс хойш нэлээд хэдэн өдөр өнгөрсөн ч нарны хургаартай болохоор оноо цуглуулсаар ойр баавга мор гэхүү хідэн амьтад оркуудаас цухтаж байгааг харан үл үзэгдэж байгаад тусалдаг. Баавга морнууд хайрцагааг харж гайхан ярьж байгааг нь сүнхэн аюултай байх гэж бодон хайрцагааг хоол гаргаж өгөхөд нэлээ их өлсөж байсан болохоор цататлаа идэн хайрцагааг оюун ухаантай гэж мэдлгүй өөрсдийн өмч болгон авч явахаар болж хайрцагаач өөрийгөө оюун ухаантай гэж ойлгохыг хичээсээр ядаж байхад хитгэн үг хэлж чаддаг болохоор тэгэн явсаар оркуудтай тааран зүгтэж байхад эндхийн босс галт арга яс гарч ирэм байрахад манай цуцаар арай л хийж нуугдаж чаддаг. Ойр чар үст оркуудтай тулцаар хайрцагааг хайж байлаа. Бүгд хайрцагааг олсондоо баярлан овдөг багийнхан ч хайрцагааг оюун ухаантай гэдгийг мэдэн гайхдаг.
Мөн энд ирсэн өөр зорилго нь галт ариг ясыг халах байлаа. Төөрдөг байшин дуусган ялвал тэр хүний хүсэл биелдэг юм байна л да. Үндэнд хүрсэн хүн байгаач ялж чадсан хүн байхгүй ч бүгд л хүнд нь хүрэх зорилготойгоо хэлж магадгүй боссыг алж зоостой болвол хүслээ биелүүлэх болно гэдгийг сонсон боссыг алахаар явцгаана. Магадгүй хайрцаг маань хүн болох юм билүү? Манай хэд явн явсаар галт ариг хэсгийг өрхөнд оруулан усаар алгаар төлөвлөж өрхөө усаар дүүргэх гэж хэдэн өдөр хичээсэн ч огтхонч уус хуралдаагүй тул мүс ихээр болж дахин хэдэн өдөр болж босч гарын эрт дайрахад өрхөндөө оруулан галыг нь унтрааж чадсан ч босс дээш авирч байсан тул хайрцгаа доош унан алаад боссоос унсан зоосыг аваад шаараар дээш гарan газартаа төөрдөг байшингийн боссыг ялдаг. Манай төөрдөг байшингаас гарan ойр тосгон дэрэн тэр өдөр сайн амран. Тэр тосгоны ангуучдын бүлгэмд байхад царайлаг ангууч орж ирэн гараад явхад хүн болгон гайхан харсаар шин нөгөө царайлаг залууч нь хөөрхийлтэй царайлан ганцаараа байхын тулд энэ газрыг хүн багтаа гэж ирсэн байтал арай л их хүн байгаа юм биш үү гэж ургуул царайлан өөрлөө нь хүмүүс үргэлж ширтэх таагүй санагддаг болохоор энд иржээ. Хайрцагч сэтгэлийг нь бодон уух зүйл гаргаж өгөн тайтгаруулж маргааш нь царайлаг ангууд цуг явахаар болон шар ус тэр өдөр нэг л сонирн байдаг. Тэгж явж байхад шар ус тухайн алдан ундаг. Шар ус дээрч амрааж тэгж арай гайгүй болон явсаар урд нь хідэн нууцлаг хүмүүс байгааг мэдрэн очиход царайлаг ангуучийг алах гэсэн дайснууд байлаа. Тэр даруй тулаан эхэлж амархан явдагс царайлаг ангууч өвөг өдөөж байгаад уучлалгүй нэг асуудлаар болж араас нь хүмүүс яваад байгаа хэлэн төвөг удахгүйгээс салан явдаг. Манай даалгавраа дуусгаад тосгондоо эргэж ирэхэд хайрцагийн уурамч автомат машин гарч ирсэн байлаа. Юм аваад үзсэн автомат машин биш, дотор нь хүн байж таарна. Маргаашнаас нь хайрцгаа дахин ажиллаа хийж эхлэн уурамч машиныг тэр дорн дампуурлан хаалгадаг. Хоолны газарч их эдэлтийн тэмцээн зохиохоор болж хайрцагаас тусламж гуйсаар тэмцээнд ховдөг салааны дөрөв орох гээд байгаа болохоор хүн оролцохгүй дампуурч магадгүй гэж айсаар арга сэдэн оролцож байгаа хүмүүст үнгүй кола өгөхөр болж их идэх тэмцээн эхлэн ховдгийнхын ч төрүүлж идэж дуусган сүүрний шат эхлэн тэмцээний ялагч тодрон шагнал нь юу вэ гэхлээр бүтэн өдөр хайрцагааг ашиглан цуг байж болно гинэ. Хайрцагаач туслана гэж амласан болохоор туслахаас өөр аргагүй төрж хайрцагаа дагуулan явсаар хүүхэд асрах газарт ирэн хүүхдүүдтэй өдрийг хөгжилтэй өнгөрөөсөөр энэ нь хайрцагааг хідэн хулгайч нар хулгайлахаар хэрэгтэн айлхан явуулдаг. Хайрцагаа шүн болсон үйл явдлыг харуулхад хүүхдүүдийн асрагч хулгайч нарыг хашраахаар явдаг. Цагийн дараа жаргалтай гэгчний нэн эргэж ирдэг. Хэдэн хоног өнгөрчээ манай хэд зомби арга яс хүнс гих дотор муухаармаар мангасуудтай газар руу явхаар болж зорьсон газартаа хүрж аимшигын гэмээр байшинд хоноглохоор болж тентгийн эзнийг хараад шар үст айсандаа ухаан алдаад унчнаа. Хайрцааг тэр шөнө гадаа хонож байхад нь тэр аваар сүнс мангасууд гарч ирэн явсаар хайрцагч туршилт хийхээр болж давс цацаж үзэхэд нэмэрлсэнгүй. Шашны хэрэгсэл шидэж үдсэн энэ ертөнцийн мангасуудад огт нөлөөлдөггүй. Өглөөч болж шар үстийн сүнс сүлдэнд хайцын гэмээр бутсан. Айцаа дарахаар жоол алхан. Манайхан үхсдийн хаан гих боссыг хайн хэдэн өдөр болж хайрцааг амарч байхад нэг зомби хүн шүн болгон ирдэг болжээ. Хайрцагч өрөвчөндөө ундаа өгдөг байлаа. Нэг удаа гадуур хоноглож байхад нь зомби хүү зоос барьсаар ирэх хүсдэн багийнхан нь тэр даруй алждаг. Хайрцагч юу ч хийж чадалгүй хөлсөнтэй харамссаар хэдэн өдөр өнгөрч үхсдийн хааны байршлыг мэдэн очиход тойроо дагуулууд нь хамгаалж байлаа. Хайрцагч санаа сэдэн бензин цэцэн галаар шатаахаар болж босс нь тийм ч амархан ялагдaltaгүй мангасуудаа гаргасаар хамгийн хүчтэй гэсэн шидээрээ товтлцоор аль чадхаараа манай хэд ойрцоор буулгаж авахад өөр илүү хүчрэг арга яс гарч ирэм өмнөх нь жижигхэн хэсэг байж тааран манай хэд нуугтан довтлсон ч тэр нь хий үзэгдэл байж тааран үн чарга хавсаар багийнхныг үгүй хийж
шар үст бүх хүчийг гаргаж дайрсаар хайрцагч дотроо яах их талаар бодсоор нууц дайралт хийн шар үстийн хүчтэй цохилтоор шидэт таягийг нь хууснаар арад яс хүчгүй болж зугтдаг. Шар үстгүй ухаалдсан багийнхнаа харин зүрхэн зогссон болохоор хайрцгаа байгаа бүх оноогоо ашиглан тусалхад амьд гарам манай хэд тусгал дууга бутсан болсон бүхний ярьсаар хайрцгаа тосгоныхны хүндэтгэлийг хүлээж нэг өдөр шар үст хайрцааг өвөрн хаашаа чим алхасаар анх хуваалцсан газартаа аваачин өмнөх жаргалтай үсээ ярилцаар талархан энэ аниме эхний бүлэг дуслаа. Цаашдаа яах бол чөтгөрийн хаантай толдох болов юу ч гэсэн эхний бүлэг дууслаа.